За сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар өдөөн гомонтой хуургыг хэрхэн хийх арыг хуваалцуулно. За юуны өмнө саримс 2 ширхэг дундуур нь хуваагаад бицлаад нэгэн жид ирчихнэ. За тэгээд байцаа дөрөвний 1 ширхэг ашиглана. За энэ голын хатуу хэсгийг аваад за тэгээд дундуур нь хувааж гаад за үнийг нэгэн жид ингээд нэг ойролцоогоор нэг 2 см болохоор ишчихнэ. За адууны махынууд ашигласан байгаа. 150-200 г хавцаа. За яг Япон энэ өдөөн гомонтой хууранд бол яг хаан махыг ашигладаг. За тэгээд өөр янз бүрийн машин махыг бол ашиглаж болно. За хайрлын даваа сайдэр халааж байгаа саримс тусаа хийгээд саримс шаргал өнгөтэй болтон хуурж байгаа. За махаа хийгээд за дээрэс нь давс перцэс цаад баг зэрэг давс перцэсэд за нэг талын маш сайн хуураад жоохон баг зэрэг гой төлөгдөж байгаа өнгө гаргаад за тэгээд эргүүлчихнэ. За тэгээд байцаага түрүүн шигдсэн байцаага хийчихнэ. За тэгээд нэлээд сатар хуураад өгнө. За байцааг зөөлөн болгохын тулд давс перцээ бас дахиад жоохон нэмээд өгнө. За энэ хоорондоо салахгүй байгаа байцааг ингэж салгаж өгөөд за тагийн таглаад нэг байцаагаа зөөлөн ботл нэг 5 минут хугацаа хууранд нь болгосон байгаа. За тэгээд байцаагаа зөөлөн болоод эхлэхээр өдөөн гомон хийчихнэ. За энэ удаа бол өдөөн гомон 1.5-ыг ашигласан байгаа. За өөртөө хэрэгцээд хэлбэр хэмжээгээр 1.2 ашиглаж болно. За сой сос 2 албаг, гүнжтийн тус 1 албаг. Хоолны арх 2 албаг. За мэрийн 2 албаг. За тэглэн садрахтаад соусонд өдөөн гомонго нэгэн жигд гой борон гортлон сайхан ураад нөө за тэгээд хоолны мисо 1 албаг шүлэн дэд мисо байгаа. За нэг сайхан гомдоо савтаад өгнө. За тэгээд сүүлд нь жоохон нэлийн хуурай болох гэдэг баг зэрэг ус юм шүл хийгээд жоохон байлгаж чад. Ингээд ер нь бол хоол маань өдөөн гомонтой хуур маань бэлэн боллоо. За тэгээд тавуулаад дээрэс нь гүнжтийн үр цацаад за ерөнхийдөө ингээд бэлэн болж байна. Хамгийн маш энгийн бөгөөд маш гоё амттай болдог өдөөн гомон амтлаад үзье. Өдөөн гомонтой хуурга. За амт нь бол үнэхээр янзын болжээ. Яг гоё Япон амт. Үнэхээр сайхан болсон байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.